мал малч сайх штий тэгэл дарингад ихнэрээ дагаад ихнэртэйгээ суугаад энд ирсэн тэгээд тойрсоо эргэн тойрны ах дүүнэр бүгд адуу мал ярьж ин тугал суугаал яна ороодоо. Тэгэл одоо би цаадуутай болно гэж одоо тэр улстайгаа ярьж байгаа адуунд орчих гэлсэн дээ. Малынхаа ашиг шимээс өөрийнхөө хувийн амьдрал ахгаа бүх юма зохицуулдаг. Ер нь малын загсан хүн бол сайн сайхан амьдарч явж штэ. Эхнэртэйгээ суугаад дарингад ирсэн тэгэхдээ тэрнээс өмнө чи өөрөө инженер мэрэгчлээ. Мэрэгчлэр би чи одоо 5 жил ажилласан. Тэгээ энэ гэрээ хөдөө ирээд мал малдан бол манай найз нөхөд ах дүүнэрээр их гайхдаг байлаа. Чи юм юу болваа гинтгэ ажиллаа яа тэр сайхан ажлыг хаяад гинтгэ адуу мал маллаа авчлаа гэд. Цаг зүйн үе жоохон өндөрсөн үйл жоохон хэцүү байдаг та тэгэхээр бос төдөл ерөнхийдөө гайгүй те. Засцуудтай үйл жоохон өндөрлөлтэй л байдаг. Хүүтэн зундаг хаална. Өвлөнгөө засхын зуны цагт сайхалтай. Малчдуунаас их заваа адуу зүрхтэй бас зарцуулдаг байсан. За үүнд бол юу хөрөнгө санхүү эдийн засгийн хувьд бас нэлээд хүндрэлтэй цаг заваа их зарцуулж байгаа учраас бусад мал руугаа тавих анхаарал энэ бол бас судардаг юм байсан. За 2008 онд бол одоо Зүү аймагуудын нутгаар шорон шуурга болсон. За тэр тухайн шорон шуурга бол 5 сард шуурж байсан. Энэ шорооны үеэр бол малууд уруудсан манай сумын нутагт орж ирсэн. За манай сумын хувьд бол хятад улстай хилдэг ийм сум байгаа. Тэгээд хил дээр бас тухайн малууд их хэмжээгээр бөөгнөрсөн, хилийн тооронд орооцолдсон малын хорогт бас мэдэн байсан. Энэ үед бол бас GPS гэж төхөөрөмж гардаггүй байсан учраас малчид маань бас зөв буруу эрэл нь бол бас жил сараар ингээд үргэлжилсэн ийм урт хугацааны бас ийм эрэлтэй байсан. And a recent forecast by the National Agency for Meteorology and Environmental Monitoring, Mongolia braces itself for yet another challenging weather spell from February 20. Мөн одоо 2023 оны үйл 103 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан актер төмөр зууд гэж нэрлэгдэхийн зууд бас болсон байгаа. Тэгээд энэ зуудаар бас малчид маань адуугаа бас уруудуулсан зарим малчдын мал бас хятадын хил давсан. Тэгээд хил давсан мадаа авч чадаагүй гэдээ бас мал аж ахуйгаараа хохирсон ийм тохиолдлууд бол их гарсан. Өглөө босоод одоо шүн ойр өрөхгүйгээс ахуулаад одоо тэгэл тэнгэр мухаараад ийшээ уруудаад адуу ураад хүүтэн бороо ороод уруутчлаа гэх чинь одоо тэгээ шүн ойр өрөхгүйс одоо нөгөөд яваад өглөө одоо тэгэл одоо яг хаана байгааг нь мэдэхгүй тэгэл одоо эн чинь ингээл явж өгнө шүү дээ. Тэнж өгнө одоо тэгэл сургаар л хар сургаар ийшээ явж байгаа л адилхан нөгөө адуунд явж байгаа улсаасаа л асуун тэр хаав энэ хаана вэ. Тэгэл байхгүй бол тэгэл өөрөө тэгэл таамаглаад тэнд байж магадгүй тэгэл явна шүү дээ. Тэгэл хэдэн өдөр явж тэр чи одоо ийшээ нэг олж чадахгүй бол тэр тэнд би 40-50 км-ийн цаана яваад идэг. Энэ дахт өнөр одоо эхнэр хүүхэд одоо намайг одоо хаана юу болж ийнү гэд хүлээгээд байх ба тий. Адуугаа хөцөлтөө давхин дэгж чад бас моциклаас ойж тохиолдол гарч болж байна. Тийм ээ. Ийшээ тэнгэрийн мухаа болоод ийшээ хэдэн километр давхчдаа бензин тосгүй болвол машин моцикл бензин тосгүй болвол бас гатаж өгөхнөөс аюулд орно тий. Ихээр л эрэлд 3-4 хоногоор явна олохгүй тэгэл бензин бас их орно. Тэгэл хөдөө одоо хон амь насанд бас эрсдэлтэй.
талууд зөндөө байна. GPS ч одоо юуны адууныхаа байршлыг одоо биднэрт одоо миний энэ утсан дээр одоо өдрийн давтамжтай би тэр компанид одоо өдрийн эдэн давтамжтай гэрээ эдийн тэгээд мэдээлэл ирчихэж байна те. Уртар өөрөөрийг нэлээд өгч чинь координатаар хэлээд өгч чинь. Тэр өгсөн координатын би өөрөө энэ Maps энэ GPS юуны утасны юун дээрээ суулгаад газрын зургаар харчиж байна. Тэгээ энэ аюухаа газрыг мэддэг болохоор тэгэл ер нь байгаа газар нь тэгээ ер нь давхад өчсөн шүү. Одоо GPS-тэй болсон үед бол хэрэл байхгүй болж байна. Бензин саминж байна. Шууд давхиж яваад хаана байгаа газар нь байршлан зааж байна. Давхиж чад туугаад ирж байна. Нэг басан цаг зав хэмнэж шүү. Гэр бүлдээ зарцуулах цаг зав маань илүү гэртээ байх хугацаа нь илүү хугацаатай байна. Тэгээд бусад жижиг мал харах цаг зав илүү ойр дотно болж байна. Хуучин GPS-гүй явах нь 3-4 хоногор малаа хайчгаал яваад гэнэ. Ард мал маань яаж байгаа вэ гэж санаа зовоод явдаг гэсэн одоо тийм асуудал байх болсон. Араас нь нэг малаа ирээ яваад байх цаг хугацаагаа гэр бүлдээ зарцуулж байна одоо. Сүүлийн үед бол одоо энэ GPS-тэй болчихлоо ч байна. Адуу малд яваад эрүүл мэнд дээр хохирох ийм тохиолдлууд бол байг гардаг учраас үүнийг багасгах нэг гол чухал зүйл бол энэ GPS-ийг гэж хэрэгжилж үзсөний хувьд бас бодож байна. Малчид маань бас өөрийн эрүүл мэнд болон өөрийн үр хүүхдийн сурж боловсрох энэ үйл хэрэгтүүд бас өөрийн цаг завыг зарцуулах ийм давуу талууд бол бас зөндөө байна.